даралт ба гадаргуугийн даралтын зөрүүнээс хамааран аяндаа урсан гардаг. За нефтийг ингэж гаргаж авдаг байна. Нефт нь гүний усны ёроол эсвэл чулуун давхаргын дор 500-аас 3500 метрийн гүнд оршдог. Яг энэ зурагт харагдж байгаа байдлаар өтгөн тосорхог хар хүрээ өнгөтэй шингэн байдалтай байсан. За нефтийн талаар дэлгэрүү зуншвал сурах бичгийн 108 дугаар хуудсанд байгаа. Нефтийн найрлагын C5-аас C18 бүхий салбарлаагүй цайраг үстэй нүүрс устрагчд алканууд мөн ариан байдаг. За нефтийн нэгж нь бол баррел. За нэг баррел нефт бол ийм литртэй тэнцүү байх нэ. За нефтийг фракцуудаар бол хэсэгчлэн ирдэг. Нефт бол холимог бодис тийм фракцуудаар хэсэгчлэн ирнэ. За цэвэршүүлсэн хим фракц бензин, лигроин, керосин, дизелийн тос, түшний тос, өнгөлгөөний тос, битум. За энэ фракцаар бол нефт маань яг нэг хэсэгчлэн нэрэгддэг байх нэ. За цэвэршүүлсэн хийнээсээ битум рүүгээ нүүрс устрагчийн атомын тоо ихсдэг. Тийм учраас буслах температур нь ягтан ихсэж байна. Дэгдэмхий чанар бол буурж байна, дөл авалцах чанар бол буурж байна. Харин зуурмтгай чанар бол өсөж байна. За фракцуудын хэрэглэн. За цэвэршүүлсэн ийг бол халаалт, хоолгонд хийх этен зэрэг полимер материал гарган авахд хэрэглэдэг. За цэвэршүүлсэн ийг бол одоо нүүрс устрагчийн атомын тоо C1-ээс C4, метан, этан, пропан, бутан. За бензинийг бол автомашины моторын түлшээр хэрэглэдэг. Лигроины ихэнх хувийг нь бол яг нэг крекингэд оруулаад бензин гаргаж авдаг. За мөн одоо яг нэг химийн бодис гарган авахд хэрэглэнэ. За төвлөрсөн халаалтын систем болон онгоц тэрэлтэт хөдөлгүүрийн түлшээр керосиныг хэрэглэнэ. Дизель хөдөлгүүрийн түлш крекингэд оруулж газрын тосны хий бензин гаргаж автомашин галт тэрэг төвлөрсөн халаалтын системд дизелийн тосыг хэрэглэнэ. За түшний тосыг бол хөлөг онгоц цахилгаан станц, цахилгаан зүтгүүрийн түш, тослог материал болгон одоо ашигладаг байх нь. За металл эдлийг коррозиос хамгаалах цэвэрлэгийн өнгөлгөө болон гялзуулагч материалаар өнгөлгөөний тосыг хэрэглэдэг. За зам бүрэх усан онгоцны гадаргууг будаж ус тусгаарлагч болон битумыг ашигладаг байх нэ. За Монголд бол нефтийн 250 сая орчим тонн нөөцтэй Монгол улс. За тэгээд 2025 оны байдлаар засгийн газрын баталсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дөрвөн талбайд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За газрын зураг дээр бол энэ байршилна. За ямар дөрвөн орд газар вэ гэхээр Тосон уулын газрын тосны орд, за байршилнд Орнод аймаг Матас сум, за хоёрдугаарт нь Тамсгийн газрын тосны орд, байршилнд Орнод аймаг Халахбол сум, за гуравдугаарт нь Зүүн Баян цагаан эсний газрын тосны орд, байршилнд Дорногов аймаг Сайн Шанд сум. За дөрөвдүгээрт нь Цэм Тогров газрын тосны орд, байршилнд Дорнод аймаг Матас сум. За эдгээр дөрвөн орд газрын нефтийн орд газрын за бүртгэгдсэн огноо, баталгаат нөөц, ашиглалтын горим, ашиглалтын баталгаат нөөц нийт олборлолт 1998-аас 2025 оны 6 сарын байдлаар. За үлдэгдэл ашиглалтын нөөц. За тэгмүүд нь Тосон уулын ордыг хамгийн их олборлсон байна. Мөн Тосон уулын ордны үлдэгдэл нөөц арай их байна тийм үү бусдаас. Тамсаг булгих байна шүү. 1678 сая тонн юм биш үү тийм үлдэгдэл нөөц нь. Нефт боловсруулах одоо яг үйлдвэр Монголд хийж байна. Монголд анхны газрын тос боловсруулах энэхүү үйлдвэр нь дараах үндсэн үзүүлэлтүүдтэй. За байршилд Дорногов аймаг Алтан ширээ. Хүчин чадал нь жилд 1.5 сая тонн бүхий газрын тос боловсруулна гэж байна. За санхүүжилт бол бүгд найрамдах энтэг улсын засгийн газрын 1,236 тэрбум ам долларын хөнгөлөлтөд зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байна. За түүхий эдэн эхний ээлжинд дотоодын түүхий тосыг боловсруулна, үүний тулд түүхий тос дамжуулах хоолойг барьж байна.
Үндсэн бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. За евро 4, евро 5 стандартын авто бензин I92, I95, за дизель түш, за шингүүлсэн байгалийн хий зэргийг үйлдвэрлэх юм байна. За эдийн засгийн ач холбогдол нь гадаад валютын эмнэлт, нэмэн өртөг шингээх, үнийн доктортой байдал, улсын төсвийн орлого, дагалдах салбарын хөгжил. За геополитикийн ач холбогдол нь эрчим хүчний хараат бус байдал, стратегийн бие даасан байдал, тасралтгүй найдвартай хангамж. За нийгэм дэд бүтцийн ач холбогдол нь шинэ ажлын байр, үндэсний боловсон хүчин, бүс нутгийн хөгжил. За дараа нь бол кокс. За нүүрсийг агааргүй орчинд халаахад үүсэх нүүрс төрөгчийн өндөр агуулмжтай хатуу түлшийг кокс гэнэ. За кокс бол нүүрс төрөгчийн өндөр агуулмжтай. Нүүрс коксжуулах үед бий болдог дайвар бүтээгдэхүүнүүд нь органик болон органик бус химийн үйлдвэрүүдийн гол төвхийд юм аа. За нүүрс яг энэ зурагт харагдж байгаа байлаар. За коксыг лабораторид яаж гаргаж авдаг вэ? За тэгэхээр та бүхэн энэ линкээр ороод лабораторид коксыг яаж гаргаж авч байгаа вэ? Туршилтыг үзээрэй хүүхдүүдээ. За коксын үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэн. За нүүрснийхий гангийн үйлдвэрлэл болон нүүрс коксжуулах үйлдвэрт түш болон ашиглахаас гадна цааш нь боловсруулж хийн турбин болон шатдаг хийн зориулалтаар ашигладаг. За нүүрсний давирхаа. Нүүрсний давирхаанаас эм, тэсэлгээний бодис, витамин, уснаас хамгаалах түрхлэг зэрэг олон бүтээгдэхүүн гарган авдаг. За хөхрийн хүчил, шүдэнс, тэсэлгээний материал, шавжны хор, эм, цаасны үйлдвэрт ашигладаг. За аммоны сульфат. Бордооны үйлдвэрлэл ашиглахаас гадна хим технологи, эм, арьс ширний боловсруулалтын үйлдвэрт ашигладаг. За коксын үйлдвэрийн бүтээгдэхүүний хэрэглэн. За гэрийн даалгавар. Монгол улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулах ач холбогдол ба бэрхшээл сэдвээр 200-аас 300 хүүхэд багтаан эссе бичээд за тэгээд би хизээ явуулах он сарыг оруулсан байгаа. Тэрэн дээр даалгавраа илгээгээрэй.